бэ догмод. Хүний хань. Ансах цормоос аяндаа анилдан зүрмгэлмээр нам гөмхөн аглаг хийр талд цагаан өвс анаргүйхэн гайхна. Алд эвэнгорт мартагдаж орхигдсон өнчин булшин дээр аян замын тоосон дарагдсан илэнхийн ноорхох хувцастай хижээл хар хүн нар чарахын өмнө хурч ирэв. Тэртээ тэнгэр газрын савсалханд баян бараатын хөвгөлгөр хөхөө сүүмэлзэн харагдах нь санаа алдмаар сайхан. Гандаж гундсан сэтгэлийн манан дунд зээрэн шаргамойр унсан залуухан бүсгүй салхи татуулан гальгуулна. Дөмөн дөмгөрхөн гიშгдэлтэй химээсэн араас дагаж нэгсэн халуун хонгор аялгуу бүдэг бадагхан сонсогдно. Морины салхинд ирүүлзэх улаан торгон алчуурын сэжүүр доороос инээмсэглэл бужигнуулсан эрх харнууд тормолцоно. Хүлс тоос болсон хуучмын малгайгаа тас атхан шингэрт цайсан хідэн туг сэвлэг үсээ салхинд сэрүүлзүүлэн зогсон хижээлэр гинэт яав гэмээр амаа ив хавгүй өмөлзүүлээд балчир хүүхэд адил хоёр гараараа нүрээ даран хөгшин хүний гаслантай агаад өрөвдөлтэй дуугаар ихэр татан хингнүүлэн уйсан боловч нүднээс нь нулимс гарсангүй. Өглөөс бусдыг үтсэн тэр архичингэр хуурай нүдэ хатангар том гараараа нэгэнтээ шудран арчаад нулимс ис үтсэндээ өөрөө өөртөө өшөрхөж гондуу яв. Нударгаа байдгаараа зангидан өршхөөс наахнар болсон өтөл буурал толгойгоо хар тэнхээгээрээ шаагаад өвцөндөө ч юм уу эсвэл үдий болтол өвхөж талд орлохгүй орчлонгийн шороо хөдөлгөж яваа уйл лайндаа хорсч бухимдсандаа ч тэрв. Цэлгэрч хавцсан галгүй нүднээс нь ганцхан тусвал нулимс гарч ирээд зохин нь тээглэн гялтганан байснаа дуртай дургүй бөмбөрөн унлаа. Толгойгоо хар тэнхээгээрээ шааж баймаачин нулимсаа саяныг үзэж баг зэрэг тайвшин дотор нь уужирсан хөөрхий ир ойр хавьд хүн амтан байх вэ гэсэн шиг ил хул аглаг хээр талыг нэгэнтээ болгоон тойруулан хараад шувууч ис үзэгцэнд санаа амран сөхрөн сууж өөргөвчөө задлан нэгэн шил самгоон хэмээн нэрмэл арх гарган бөглөөг нь аваад хамартаа болгоомжтойхон ойртуулж гүн амтсгал татснаа. Түүний мансуурам сайхан үнэрт нүдэн гэрэлтэн магнаан өвчлэн тэнийгээд явчихлаа. Даруулах давсч үгүй тэр хүн сурсан зангаараа лонхны амыг ханцуугаараа ёс төдий хальтхан авчмаар болоод бяцхан зүрхшээсэн янзтай дээш өргөн нэг сүрхийг харснаа шилээр нь гууд заллиглаа. Тэгээд гарынхаа араар амаа даран оршуулгын газрын шороо чулууг нүд дээрээ бүртгэх мэт хэсэгхэн зур чимээгүй газар ширтэн сууснаа босч булшны толгой дээр босгосон боорчхон чулуун дээр хичээнгүйлэн сэлсэн Дэнсмаа хэмээх нэрийг бичиг үсэг тайлагдаагүй хүний харцаар үсэглэн ядан уншснаа. Дэнсмаа минь намайгаа уучлаарай. Шоронд ороод чам дээрээ бүтэн 5 жил ирч чадсангүй. Хоёр нарны хооронд хуйг тахруудын бууны ам жадны үзүүр туугдан нуруугаа бөхтөр болтол жон шүүрлээ. Яаж ч ядарч зүдэрч явсан хүний хань гэдэг улаан гол тасартал мартагддаггүй юм байна. Ямар сандаа шоронгоос гарвуу үгүй юу ах дүүтэйгээ уулзаж хувцаач сольж амжилгүй наашаа зүтгэж ирэхвдээ. Худлаа гэвэл хорих газраас суллагдсан тамхтай бичиг энэ байна. Үүний он сарыг хар гэснээ салгансан ясархаг гараараа булшны чулууг инхрийлэн илж энэ хорвоо дээр чамаас минь надад үлдсэн юм ердөө л энэ тохойн чинийхэн амьгүй хүтэн чулуу илий халаг минь гэж дуу алдаад уйлах нү гэмээр нүрээ ив хавгүй үрчилгэснэ. Би чинь түр дансгүй шахам нэг муу ядарсан архичин. Нүд анихын цагт хажуу бөөрн чинь ирж хэвтвэл дээдийн заяа тэр биз. Гэвч хаан тэнэж яваад өгөхийг бүү мэд. Дэнсмаа минь чамаасаа хойш би нар үдсэнгүй. Жаргал гэчийг амссангүй. Муу өвгөн чинь энэ хараа шугасан бачуу
давчуухан хорвоо дээр ганцаардаж гүйцлээ. Ингэж амьд явснаас түргхэн шиг төрөл арилжиж чинийхээ хойноос очих минь гэж өгөөснээ. Үлдсэн архиа шүүрэн авч нэг амиар хөнтрөөд шилийг чулуудан халааснасаа өнгөгдсөн цаасан тамхиа гаргаж асаалаа. Үл хоолгүй аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины айг ог хоромхон зуур гарч ад тэрэнгийн бүжиг цам ийм л тогшин байдаг болов уу гэлтэй буцалмал халуун аялгау хамаг цусаар нь дамжин цогчонгүй. Дуулъя гэтэл уйлъя гэтэл дуулмаар адтай муухай согтож байлаа. Газар тэнгэр хоёрыг ялахгүй болтлоо согсон тэр хүн аль хэдийн ухаан тавьсан бололтой. Буушны чулуу шиг яг л хүн шиг хүзүүдэн тэрвч чи яасан хүний зовлон мэддэггүй хатуу цэвдэг чулуу вэ? Би чамайг арай ч ингэж сансангүй. Бороо нулимс хоёрыг ялахгүй ийм хөлтөө сэтгэлтэйг чинь мэдсэн бол би чамайг тэр газраас чирэн ирж Десмогийнхаа толгой дээр яалаа гэж тавих хувьтэй. Чамаас шал уур, илчтэй гэрэлтэй, үр зөөлөн, өөхөн цагаан чулуу авчирч босгох байсан юм. Тэнэг толгой хэмээн асганан хашгирлаа. Зогтуу хүний бахардаж цухалдсан тэр сөөнхдүү хахир дуунд үчийн бор гэгээн дор амар жимэр зөөрмөглөн байсан их тал цочрон нэгэнтээ дайрус хийгээд тогтов. Ноорхоо хувцастыг бүр түүрхэн ухаан ороход түүний өмнө хөх дэлэн дээр нь сэрээсэн нэг үлгчин чан хүрээд ирчихсэн. Гэрийн нохой адил сүүлээ шарвалзуулан зогсож байлаа. Согтуу хоёр гэнэт чан үзээд бяцхан зочис хийж тарж бутарсан ухаанаа цуглуулахыг хичээн өрөөс нь нүдэн анин байж хараагаа нарийсган түүнийг харлаа. Араа шүттэй зэрлэг амтаг хэрний хачин танил дулаахан харцаар өөдөөс ширтэх нь гайхавч баршгүй. Эн чинь хүн үү араатан уу гэж бодох зур мөнөөхөн үлгчин чаны нүд гів гэнэт талийгаачийн нүдээр солигдсон. Хүнийхээс том нэгэн тусал нулимс унгаагаад энэ явна насандаа мартагдамгүй өрөвдөлтөй дуугаар гаслан уйлав. Дээр сартай, доор газартай бөгөөтөл мөр сүүдэргүй тэр хачин амтныг харсан ганц биеэр харамсахдаа гэнэт угсхийн босоод шоронд орсон адгийн шаар бие чон болоогүй байхад шороонд орсон хөөрхийн минь яахаараа чон болчихдог билээ гэж нэгэнтээ хашиган халаглаад толгоогоо тэврэн сүхрэн унлаа.